Өглөөний мэнд дэлхий, өглөөний мэнд Улаанбаатар, дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Аргун миний бий болон хөтлөгч цэцэгтэй хамтран өргөн найруулагчаар өнөөдөр Чимбай ажиллаж байна. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ бүрэн оноо бүтэн түүхээрээ бүрэн скор систем хамтран ажиллаж байна. За мөн 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний даргуна, өглөөний мэнд манай сонсогчдоо. Сайхан амарлаа, сайхан амарсан уу? Зя Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 4 сарын 23-ны өдрөө энэхүү он гараа 113 дахь өдөр тохиож байна. Он дуусахад 252 хоног үлдсэн байна. Оо, цагаагаар мэдээлэл гаргаад ирээ одоо нэрээ. Би энэ дээр нөгөө өөр компьютер дээр сууснаас хойш өрөөсөө юу яаж чадахгүй. Дасахгүй байгаа даа. Дасахгүй байгаа даа. Тэгээ хоёрдугаар нөгөө үндсэн сайт руу орж чадахгүй. За одоо би олцсон шүү. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 6 градусын хүйтэн байна гинэ. Өглөөсөө айгүй хүйтэн байсан. Сэрхэн байсан. Харин тий үсээ угаачаад гарч ирсэн чинь үс шууд хөлдөөл тэгэл таксин суучаад юуны таксины хата ярьжсэн чинь харин гадаа 5 градусын хүйтэн байна гэж тэгжсэн. За аргагүй юм байна гэж үтсэн. За тэгвэл өдөртөө 3 градусын дулаан байх бол шөнөдөө 5 градусын хүйтэн байх нь байна. Маргааш буюу пүрэв гарагт өдөртөө 14 градусын дулаан бол шөнөдөө 1 градусын дулаан байна. Харин 5 дахь өдөр өдөртөө 15 градусын дулаан бол шөнөдөө 7 градусын хүйтэн байна. За ингээд бие марагт өдөртөө 10 градусын дулаан бол шөнөдөө 1 градусын хүйтэн, харин нэм марагт өдөртөө 17 градусын дулаан байх нэ. За ер нь сэрвтэр ойрын өдрүүдэд сэрвтрэх юм байна. За өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад гэхдээ 7 хоногийн сүүлээр бол дулаараад эхлэх юм байна шүү манайхаа санаа зовлтгүй. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээрээ өнөөдөр 4 сарын 23-нд ямар тэмдэглэлт баяр болж байгаа, ямар түүхэн үйл явдал болсон, за ямар алдартай хүмүүс төрсөн тухай ярина. Тэгэхээр би өнөөдөр чинь Шекспирийн төрсөн өдөр юм билээ. Шекспирийн төрсөн өдөртөө холбоотой 2-3 тэмдэглэлт баяр байт юм байна. За тухайлбал дэлхийн номны өдөр гэж өнөөдөр тохиож байна. Тийм үлээ. За тэгээд олон улсын бүр нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан англи хэлний өдрийг Шекспирийн төрсөн өдрөөр бас далимдуулж тэмдэглэдэг юм байна. За өнөөдөр мөн шинэний теннисний дэлхийн өдөр гэж бас болж байна. Миний чаддаг ганц спорт шүү дээ. За тэгээд би өнөөдөр болсон түүхэн үйл явдлуудаас ийм хідэн түүхэн үйл явдлууд байна. За би юу ч гэсэн дурдчихээ юу болж ирсэн юм. За Coca-Cola 1985 онд шинэ Coke гэдэг ийм бүтээгдэхүүнээ шинээр гаргаж ирсэн байна. Үүнтэй холбоотой бөөн сонирхолтой үйл явдал болж ирсэн. За захаа мөхөө хичээд идэг лөө. За өстө түмэн юм болж ирсэн. За тэр тухай 1985 оны энэ өдөр яг анхны тэр бүтээгдэхүүнээ гаргаж ирсэн. 2005 онд YouTube-ийн анхны видео инхүү орж ижээ. За нэг залуу би зоопаркт амтны хүрээлэнд байгаа гэдэг видео оруулж ирсэн. Одоо YouTube бол бүхэн болгоны хэрэглээ болсон. Харин яг 20 жилийн өмнө YouTube-ийн анхны видео инхүү орж ирсэн байна. YouTube 20 жил болчихж байгаа юм уу? 20 жил болчихсон. Яа. За. За 1897 онд электрон JJ Thomson гэдэг хүн электрон гэдэг одоо ил бөөмийг одоо олж илрүүлж исэн. За өмнө нь бол одоо атмос жижиг зүйл байхгүй гэж боддог байсан бол электрон илрүүлсэн орчин цагийн одоо нөгөө юу квант физик болон стандарт загвар бий болох үндэс суурийг тавьсан гэж үздэг. За 1984 онд хүний дархлал хомсдлын вирус гэдгийг олж тогтоож исэн өдөр юм байна. За 84 онд одоо бид нар ийм учиртай вирус байснаа гэдгийг олж мэдсэн. Тэрнээс өмнө бас зөндөө олон одоо дох гэж яриад байгаа тийм дох гэж нэрлэдэг ус энтэй холбоотой түмэн олон бас асуудал сенсацууд бас байсан юм билээ. Надад хамгийн сонирхол татж байгаа нэгэн зүйл бол 1988 оны рекорд байна. За энэ дээр одоо хүний зөвхөн одоо хүний хүчээр ажилдаг онгоцоор нэгэн рекордыг эвдсэн. Хүний хүчээр ажилдаг нисдэг машинаар хүний хүчээр ажилдаг онгоцоор нэгэн рекорд эвдсэн. За энэ тухай илүү дэлгэрүүлж ярина гэж сонгосон байна. За миний хувьд болохоор өнөөдөр 3 хүний товч намтартай танилцсанаа. Дэв Пател гэж жүжигч юм байна. Энэ жүжигчнийг бид нар нөгөө ядуусын хорооллыг саятан гэдэг киногоор нь мэддэг. Тэнд тоглож байсан. Дэв Пател. За энэ хаас гарч хүн юм биш үү? Яг үнэ. За хоёрдугаар хүн нь болохоор мэдээж нөгөө Уильям Шекспирийн талаар ярина. Шекспир ч айгүй сонирхолтой амьдэрсэн юм шиг санаа. Булшин дээр хараал өчөж үлдээсэн байт юм шүү дээ. Амар. За гуравдугаарх нь загварын ертөнцийн хамгийн алдартай нөлөө бүхий супер моделуудын нэг Жижи Хадидын төрс өдөр юм байна. За энэ 3 юм байна. За тэгэхээр эхний одоо тэмдэглэлт баяр бол мэдээж хэрэг өнөөдөр олон улсын англи хэлний өдөр тохиож байна. Тэгээд яагаад энэ өдрийг
тэмдэглэх болсон бэ гэдг нь угаасаа Шекспиртэй холбоотой гэж ярьсан. Шекспир яаж англи хэлэнд тэгж их олон нөлөө үзүүлсэн 4 том шалтгаан байгаа юм байна. За нэгдүгээр ганцаархнаа 2000 шинэ англи үгийг бий болгосон гэж үздэг. 2000 нэг хүн 2000. За сүүлийн үед бол одоо монгол хэлний үгийн баялагийг нэлээд одоо сайжруулж байгаа хэсгүүд бол одоо PC тоглоомынхан. За одоо та мэдгүй сонссон бол суг муугч юм уу мишок гэсгод янз бүрийн үгнүүдийг нэлээд тийм идэвхтэйгээр зохиож байгаа. За бас ер нь бол хошин шогийнхан бас нэлээд их бас үгүүдийг монгол үгийн хэрэглээнд орчин цагийн монгол үгийн хэрэглээнд оруулаад байгаа. За харин Шекспир бол олон жүжиг бичдэг байсан, зохиод бичдэг байсан гэдгээр нь 2000 үгийг нэмсэн гэж илүү баялаг болгосон гэж үздэг байна. За тэгээ зогсохгүй хэл зүгнүүд гэдэг ойлголт байдаг. За маш олон хэл зүгнүүдийг бас орчин цагийн англи хэлэнд оруулсан. За англи хэл өөрөө яагаад гайхамшигтай гэхээр have off, have up гэд хоёр үгийг ингээ холбохоор шал өөр утгатай болж чаддаг юм. Маш уян хатан болохоор баядаг бас болж өрөөд байдаг. За хэл зүгнүүд нь бас их баялаг болгодог. Ийм одоо орчин цагийн англи хэлийг биежихэд бас их чухал нөлөө үзүүлсэн гэж. Манай нөгөө гар татах гэдэгтэй адилхан юм байна шүү дээ. Нэг бол гар нь татаад байгаа, эсвэл гар татна гэдэг чинь бас харамлна гэсэн утга байгаа шүү дээ. Энд чинь нэг хуучнаа бас ингээл ашиглаад авах биш. Сэтгэлгээгээ дагаад хэл ингээл хөгжиж явж идэг. Тэр шинэ үгнүүдийг ашиглаад хуучнаа марцсан бол одоо болохгүй байна гэж үзэх шалгуудахгүй. Бас өрөөсгөл юм байлээ. Ер нь бол хэл хөгжиж байх хэрэгтэй гэж үздэг. Тэ сэтгэлгээгээ дагаад. За тэгэд мэдээж хэрэг iambic pentameter гэдэг ийм аргачлалаар одоо шүлэгчлэлийн аргачлалаар одоо англи хэлийг зохиодог байсан. За энэ сүултээ орчин цагийн англи хэлийн ийм өгүүлбэр зүүн бүтцийг бий болгосон гэж бас үздэг юм байна. За энэс өмнө бол англи хэл бол нэг сонсоход тийм сонсголонтой биш ч юм уу байсан бол англи хэлийг инхүү ярьдаг болсноор илүү тийм одоо сонсголонтой сонсоход их хэвтэйхэн болгож хоригсон гэж бас үздэг юм байна. За тэгээд мэдээж хэрэг англи хэлийг дэлхийн хэл болоход Шекспир хамгийн чухал нөлөө үзүүлсэн. Яагаад тэгэхээр Шекспир бол дэлхийн уран зохиол одоо жүжигийн одоо гол хүн болохоор англи хэл бол оюун ухаантнуудын хэл гэдэг ойлголтыг анх Шекспир л оруулж ирчихсэн. Тэрнээс өмнө бол магадгүй англи хэл бол жоохон дорд гаралтнууд хэл гэж үзэгддэг байсан байж магадгүй. Яагаад гэвэл энэ ч нэг юу шүү дээ. Нэг хэсэг одоо хаатууд нь хүртэл Франц гаралтай Францаар хоорондоо ярьдаг байлтай. За ийхүү одоо өнөө цагт бол англи хэл бол 1.5 тэрбум хүний ярьдаг. Одоо бүр ажил, амьдрал, сурлага бүх юм чухал нөлөөтэй болдог болсон. Ийм хэл байна те. Дөрвөн тутмын нэг нь англи хэлээр шууд хоорондоо чөлөөтэй ойлголцож чаддаг гэсэн шүү. За одоо тэгэл англитай байхад дэлхийн аль ч улсад очисон ямар ч хэсэг газардахгүй тэгээд нэг яваад байна. За цөөхөн газруудад англиар бага ярьдаг улсууд онцгой улсууд байдаг. Ихэнхээр нь бол одоо англи хэл бол одоо таны гол хэл болчоод дэлхийдээ харьцах гол хэл болчоод байна. Тэгэхээр англи хэлний баярын өдөр юм байна. За тэгвэл хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулчаа дараагийн мэдээлэл рүү орох уу? Эсвэл мэдээлэлээ танилцуулчаад хамтран ажиллагчаа танилцуулах. За мэдээллээ эхлээд ямар юу ярих гэж байгаа ихэд оршуулт тавьчаад тэгээд хамтран. За тэгвэл өнөөдөр Дэв Жалтел гэдэг энэ жүжигчний талаар ярина. За бид нар ямар киногоор мэдхийн гэхээр Ядуусын хорооллын сайтны юу лээ? Тэр Slumdog Millionaire гэдэг тэр нэрээр нь санаж байна те. Тий. Энэс гадна нэг нөгөө Chappie гэдэг киног үзсэн байх тийм нөгөө роботтай. Үгүй. Үзээгүй юу тий. Энэ кино. Тий, энэ кино бас айгүй алдартай. Нэг Chappie гэдэг роботыг ингээд явж аяна явж сүүлдээ ингээд би биндээ тусалж туслаа айгүй хөөрхөн кино. Тэгээ Ядуусын хорооллын сайт энэ хоёр киногоор мэд нааз гаралтаж үжих чинь. Тэгээ энэ Ядуусын хорооллын сайтн чи бүр тухайд бүжигнүүлж ийсэн юм байл шүү дээ. Сонноос. Гэхдээ тийш дээ. Энэ чинь өстөө дэлхийн нийтээр бас анх энэ кино юм анхаарлын төв сүлд орсон. Бараг нэлийн анхны тохиолдол юм шиг л над санагдаж байна. За энэ хүний тухай ярих нэ их бас ингээ харсан чи их одоо харсан чи царайлаг залуу ч юм уу. Царайлаг байсан царайлаг. Тухайн үед ядуу залуу харагдчихсан. Тэгэхээр чи сайн киноос л илэрлээ та. За манай нэвтрүүлэгтээ бүрэн оноо бүтэн дүүхээрээ те бүрэн скор хамтран ажиллаж байна. За тэгэхээр өмнө нь банк санхүүгийн байгууллага зээл болгоход харилцагчдынхаа одоо Монгол банкны зээлийн түүхийг хардаг байсан бол одоо бүрэн зээлийн оноо нь зээл голгох одоо гол шалгуур болоод байгаа. Бүрэн оноо нь Монгол хүний санхүүгийн онцлог зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, худалдан авалтын хэв маяг, байршил, торгуул зэрэг олон төрлийн мэдээллийг хиймэл оюунаар боловсруулан санхүүгийн найдвартай байдлыг үнэлдэг дэвшилтэд зээлийн онооны систем. За энэ болохоор ерөөсөө Монгол хүний санхүүгийн онцлогийг 360 судлан гэдэг байгаа. 360 судлан гэдэг нь юу гэсэн үг гэхээр саяны яг аргууны хэлсэн санхүүгийн онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, худалдан авалтын хэв маяг, байршил, торгуул гэд энэ дундаас надад хамгийн амар санагдсан худалдан авалтын хэв маяг байсан шүү дээ. Энэ хүртэл бидний зээлийн энэ оноод нөлөөлдөг гэдгийг бас мэдлээ.
Тэгээ хамгийн гол нөгөө манай Монгол инженеруудын бүтээсэн ийм бүрэн онооны систем байгаа даа шүү дээ. Тэгээ ер нь татаж аваад тэгээд одоо ингээл өглөө ярахаараа ингээл татаж аваа харъя гэж бодож байгаа мөртлөнгөөс яг ингээл эфирээс гарахаараа марчих юм аа. Бүрэн скор гэдэг аппликейшнийг татаж аваад өөрийнхөө оноог би үзмээр байгаа байхгүй юу? Яг хаана юу болж байна? За өмнө нь тухайн зээлдэгч миний ямар шалгуурыг хараад зээл олгох боломжтой боломжгүй нь маш ойлгомжгүй байсан. Дээрээс нь хувийн мэдээлэлээ тэр болгон тэгэл очичоод банк санхуд өгөөд өгдөг байсан бол та хувийн мэдээлэл ийм Монголоор өгөх шаардлагагүйгээр бүрэн скороор шууд өөрийнхөө мэдээллийг ингээд одоо зээлжих чадвараа тодорхойлуулчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэний бас нэг даваа тал нь би ямар асуудал дээр илүү хөгжүүлвэл миний зээлжих чанар илүү сайжрах юм бэ гэдэг нь ойлгомжтой болно. Ингээд бүрэн скороотойгоо ажиллаад байхад л ер нь зээлжих чадвар тань бүрэн түүхтэй нь бүрдээд байх нэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 70 75 70 гэсэн дугаараас авч болно. 75 70 75 70 гэсэн дугаар байгаа. Тэгээ ер нь хамгийн амархан хэлбэр аргаар бол бид нар гар утасны аппликейшн татдаг гэсэн дээрээ бүрэн скор гэж хайгаад татчихад маш гоё амархан байх болно. Тэгээд ийм цагаан дөрүүлжин ийм юун дээр дүрсэн дээр тийм цэнхэр одоо чернелийн өнгөөр бие үсэг бичсэн ийм аппликейшн байлээ татаад аваарай. За баярлалаа. Бүрэн оноо бүтэн түүх, бүрэн скор манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. За мэдээлэл рүүгээ орё. Энэ Дэв Пател гэдэг жүжигчин юу юм бэлээ? Өнөөдөр 35 нас хүрж байгаа. Тэгээ Лондон төрсэн юм бэлээ. Харин аав ээж нь болохоор энэтхэгийн Гужаратаас гаралтай ийм хүмүүс юм бэлээ. За тэгсэн ингэ чинь өсвөр наснда тулааны урлаг за тэр дундаа таквондогоор хичээлдэг байсан гинэ. Тэгсэн нэг сонирхолтой юм байсан нь болохоор Дэв жүжигчний сургууль ерөөсөө төгсөөгүй юм шүү дээ. За ямар ч тийм жүжигчин гэсэн мэрэгжил эзэмшээгүй гэсэн үг. Тэгсэн мөртлөнгөөс одоо Холливуудад нэлээд алдартай жүжигчин шүү дээ. Анх яаж кино урлагт танигдсан гэсэн чинь 2007 онд Skins гэдэг кинонд тоглосон гинэ. Энэ болохоор Британий өсвөр насныхны тухай юм цуврал юм байна. Тэгээд энэ цувралд муслим хүүгийн дүрс тоглосноор жүжигчний карьераа эхэлж исэн. Тэгээд энэ кинонд ингээд тоглох болсон шалтгаан гэдэг юм бол ээж нь хүүгээ ер нь жүжиглэх юм авьяастай гэдэг мэдэнгүүт ийм кино олгож байгаа юм чинийг очиод зураг авалтанд нороод үзээд тэгээд өөрийгөө шалгуулгаад тач гэд тэгээд ээж нь санал болгосноор тоглосон юм гэдэг юм бэлээ. За тэгээд өргөжлүүлээд яг 1 жилийн дараа буюу 2008 онд мэдээж бидний сайн мэддэг Ядуусын оролын Саятан гэдэг энэ кинонд Жамал Малик гэдэг хүүгийн дүрээр тоглосон байдаг. Энэ кино чи Оскарын 8 шагнал хүрсэн юм байна. Гэтэ яг нэг гол дүрийн шагналаа бол авч чадаагүй л дээ. Шилдэг кино, шилдэг найруулаг, шилдэг зохиол, шилдэг зураглаач, эвлүүлэгч, дууны дизайн, хөгжмийн зохиолч гэд ингээд шилдэг дуу гэд 8 төрөл тавсан юм билээ. Тэгээ Жэхо гэдэг дуу нь бол хамгийн алдартай дуу гэсэн. Тэгээд энэ Жэхо гэдэг дуугаараа Оскар авчиж байгааз энэс гадна шилдэг хөгжмийн зохиолоор энэ Рахман гэдэг хүн бас ингээд нэг шөнийн дотор 2 Оскар авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бас нэг юм Аз жүжигчдийг Аз жүжигчдээс гадна Аз хөгжмийн зохиолчдыг олон улсын тавтанд гаргаж ирсэн айгүй гоё чухал үйл явдал болсон гэх юм уу? Нэг шөнийн дотор 2 Оскар гэдэг чинь тухайн үед бол үнэхээр ийм одоо сайхан зүйл болж исэн юм билэ. За ингээд энэ кинонд тоглоснороо хичнээн одоо тийм гол дүр эрэхтэй жүжигчин гэдгийг авч чадаагүй ч гэсэндээ Дэв Пател маань дэлхийн кино ертөнцид бол хүлээн зөвшөөрөгдсөн юм жүжигчин болсон. За хувийн амьдралын тухайд гэдгсэн Ядуусын оролын Саятан кинонд хамт тоглодог жүжигчин Фреда Пинто гэдэг ийм эмэгтэйтэй 2009 оноос 2014 он хүртэл энэ хоёр хоорондоо үргэлжсэн гинэ. Тийм үү? Тийм гин. Гэтээ одоогор бол ерөөсөө альбиасаар гэрлээгүй. Гэтээ 2022 онд Австралийн жүжигчин Тилда Кобе гэдэг ийм хүнтэй хамт олон нийтэд ил болсон гэж шүү. За кинонд хамт тоглолцоод тэгээд тэндээс амьдрал үсгэсэн юм эсвэл үерхдэг гэж байгаад кинонд хамт тоглосон юм болов уу? 2009 оноос 14 он гэдэг чинь 5 жилийн хугацаанд бол энэ хоёр холбоотой байсан байх нь нэ. Тэгэхээр энэ чинь кино нь 2008 онд гарсан юм байна шүү дээ. Дараа нь танилцаад тэндээсээ үерхсэн гэсэн. За ийм жүжигч юм билээ. Тэгээд товчхон намтар нь бол ийм. Манайхан маш олон кинонуудыг бас мэддэм билээ шүү дээ. Тэр Lion гэдэг кино байна. Сая бас тэр Аватарын юунд тоглосон гэж хэлчихвэ. Аватар агаар эзэн гэдэг хүүхэлдэйн киноны live action кинонд тоглосон гэж юм. Чапи бол Hollywood кино биш ээ. Ядуусын оролын Саятан ч энэтхэг кино биш ээ гэсэн байна. Нөгөө Чапиг асуусан шүү дээ. Чапи бол Өмнөд Африкийн кино гэж шүү. Ядуусын оролын Саятан чинь Hollywood-ийн
продюсерлсан кино юм байна шүү дээ. Би одоо л мэд. Гэхдээ ихэнх жүжигчдийн энтхэгтэй үйл явдал болдог болохоор тэгээ яг энтхэг стил шиг ингээд гарч ингээд бүжиглээд дуулаад. Тэр ч одоо энтхэгж бодогд болохгүй. Зүгээр яжсэн гинт бүжиглээд дуулаад ихэлдэг нэг тийм өөрийн онцлогтой байгаа даа. Тэгээ 2008 оны үед гэхээр ерөөхдөө манай Аз жүжигчдийн үнэлгээ нэг жоохон олоосож жоохон муу байлаа л да. Тийм Оскар тийм амжилт үзүүлэн гэж бодоагүй. Тэгсэн. Тийм үү. За. Тэгсэн нөгөө хиний Дэв Пателийн нэг юм кино урлагт оруулсан нэг гоё зүйл гэх юм бол Аз жүжигчдийн авиас чадварыг харуулсан гэж бас кино шүүмжлэгчид үздэм байлээ. 88 Оскар авсан гэхээр энэ бол тухайн үед бол айгүй сайн л киногоор үнэлэгдэжсэн байна. Энэ энтхэгчүүд өөрсдөө бас их яриад байдаг. Баруунск бол Америкт очиад Аз гэхээр ер нь бол Хятад, Солонгос, Японоор л төсөөлөд байдаг. Бид нар ч гэсэн Аз шүү дээ. Гэт би одоо бас ингээд цэгийг Аз жүжигчин гэхээр ингээд нэг жоохон эвгүй санагдаад байхгүй. Бүр Аз гэхээр яг зүүн Аз төвтэйгээр төсөөлөө сурчиж нэрээ Азад бол ялтчгүй хамрагдана. Гэхдээ одоо хүмүүсийн царайныг антропологийн үүднээс нь царайгаар ялгахад бол энтхэг царайг бол Европын төрдөө оруулдаг. Өндөр хамартай. Яг гарал үүслэр ч гэсэн европчууд энтхэгчүүдтэй нэг гаралтай. Индо Европын бүлэг гээд хилний хувьд ч гэсэн гарал үүсэл нэгтэй болчдөг. Тэгээ царайны хувьд бол ялтчгүй Европ руу гоё ойрхон болоод. Шал өөр манайхаас том гоё том нүдтэй, том өндөр хамартай. Манайхан ч онгор нүдтэй, өргөн шанаатай, тэгээд энэ навтар хамартай. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. Дараагийн мэдээлэл Coca-Cola компани одоо орчин цагийн маркетингийн хамгийн том фейл гэж бас яригддаг тийм фейл энэ өдөр эхэлж исэн байна. За яасан бэ гэсэн чинь 1985 онд Coca-Cola компани Pepsi Cola-тойгоо өрсөлддөг шүү дээ. Энд одоо байнгын өрсөлддөг. За Pepsi Cola болон Coca-Cola хоёр Америкийн зах зээлд их ойрхон ингэж өрсөлдөж явдаг зах зээлийн эзэлж байгаа хуваараа. За гэхдээ сүүлийн хэдэн жилүүдэд Pepsi нөхөд исэн байна. За нэглийн зах зээлд эзлэх хувь нэмэгдээд байсан тул Coca-Cola судалгаа хийж үзчихлээ. За ингээд судалгаа хийгээд Pepsi нь илүү тийм чихэрлэг амттай байна л да. За тэгээд манайх тэгвэл илүү чихэрлэг болгоё гэж бодоод тэг шинэ New Coke гэдэг нэртэй бүтээгдэхүүн гаргаад 1985 онд энэ бүр ингэсэн заяа. 4 сарын 23-нд ерөөс нэг мэдсэн хүмүүс чинь ингээ Coca-Cola гоогоо тасцсан байгаа шүү дээ жишээ. Тэгсэн чинь Coca-Cola байхгүй. Дэлгүүрт. Та энийг л уу гэдэг. Шинэ Coke ингээд шинэ Coke-ийг санал болгочихсон. За ингээд эхэндээ уг нь борлуулалт бол гайгүй байсан. Энэ амтын хувьд Pepsi-гээс ялгагдах зүйлгүй болтол ингээд өөрчлөлтсөн байсан гэж үздэг. За ингээд яваанда боо юм болсон. 40 мянган гомдол захиа компани руу бичсэн байгаа юм. Би хуучин Coca-Cola гоомор байна. Та нарын Америк ер нь бол Coca-Cola ч нь бол Америкийн бас нэг юм одоо бэлэг тэмдэг болцсон тий. Одоо ялангуяа юм өмнөд мужуудаар бол бүр ингээд Coca-Cola одоо дасцсан тэргээр одоо бахархдаг гэх юм уу гайхуулдаг тийм соёл болсон байдаг. Тэгээд нөгөө шинэ жилдээ саншгүй холбоотой болсон Coca-Cola чинь тэгээ сүүлд нөгөө Сантаг худалдаж авангуудаа Сантагаа улаан өнгөөр хуцлаж муцлаа. Тэгээл зүстэй шинэ жил болонгууд л ерөөсөө Санта гарч ирээл хамгийн түрүү санагддаг юм нь кола сте. За тэгээд мэдээж хэрэг бөөн ингээл асуудал болсон байгаа юм. Яасан бэ гэхээр Coca-Cola алдаа гаргасан болж таарсан. За ингээд алдаагаа 79 өдрийн дотор хүлээн зөвшөөрөөд одоо энэ чинь нэгэн тийм том шийдвэр гаргацсан. Дэлгүүр даяар ингээд бөөн өөр бүтээгдэхүүн гаргаад ингээд тавьчихсан. Энийг хэвээр халаад өгнө гэдэг. Борлуулалт нь бол эхний өдрөө хүмүүс ингээд сонирхож үзэх гээд эхний хэдэн өдрөө бол өсөж исэн юм байна. Энэ ямар амттай байна гэдэг байснасаа илүү өндөр байсан. Явандаа яасан бэ гэхээр гомдлууд тасрахгүй болсон. Би хуучин Coca-Cola уумар байна гэл гих мэдчлэн бахан ингээд гомдлууд ирж жагаад за ингээд 79 өдрийн дараа Coca-Cola хуучин одоо амтаа буцаагаад өгсөн байдаг. За энэ маш олон түүхийг одоо маркетингийн гэх юм уу бизнесийн түүхэнд олон ийм туршлага гэх юм уу бас ингээд юм суралцах зүйлсийг өгүүлдэг юм түүх гэж үздэг. За нэгдүгээр том Coca-Cola бол том компани, маркетингийн дэлхийн хамгийн хүчтэй компани одоо том мөнгө зарцуулдаг. Маркетинг бол Coca-Cola ч гэж байна гэж байна. За энэ компани ч гэсэн алдаа гаргадаг юм байна. Энэ чинь судалгаа шинжилгээнд асар их мөнгө зарцуулдаг. Олон хүмүүсээс судалгаа авсан байгаа энэ амт нь болж болохгүй залуучуудад ийм илүү амт таалагддаг юм байна гэсэн чинь буруу болж таарсан. За нөгөө талаар ийм нөө дасан зогцно гэдэг чинь ерөөсөө асуудалтай юм байна гэж ярьдаг. За тэгээд хүмүүс сүлдээ хуйлдааны онол гарсан Coca-Cola зүгээр албаар ингээд аимшигтай гоё PR-ийн компанид ажил хийжлээ. Зүгээр л анхаарлын дүүд байхад ингээд баг юм ижлээ гэж таалагдаг. Яг үнэндээ тийм юм болоод юм шиг л зүгээр л үнэхээр том алдаа байсан гэж хэлсэн. Гэтэ тэгээ алдаа нь зарим тохиолдолд онж байгаа үе байд юм шиг. Яг нүг шинэ Coca-Cola хувьд бол нөгөө манай монголчууд ярьдэн штэ. Нуухыг авч жагаад нүдийн нуухна гэд баг тиймэрхүү юм болсон гэж хэлж болохоор
байгаа л шүү дээ. Харин тийм. Тэгээд нэг чухал одоо суралцах хамгийн чухал зүйл нь бол ер нь хэрэглэгч бүтээгдэхүүнтэйгээ ийм сэтгэл зүйн холбоо үүсгэсэн байдаг. Энийг дутуу үнэлж болохгүй маань. Нэг өөрчлөгдөнгөт хаягдсан юм шиг эсвэл орхигдсан юм шиг тийм мэдрэмж төрдөг. Энийг нь огт бодохгүй болохгүй маань гэдэг түүхтэй байна. За. Дараагийн мэдээлэл рүү орё ойлаа. За дараа нь Шекспирийн төрсөдрийн талаар яриа тийм 1564 оны энэ өдөр төрж исэн юм байна. За түүнийг бол угаасаа бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигэн зохиолчдын нэг гэдэг чинь тийм ээ. Чинэлэг амьдралтай айлын 8 хүүхдийн нэг нь болж төрж исэн юм байна. Тэгээд 18 хүртлээ нөгөө Хенлийн гудамжинд байдаг гэртээ амьдарч байгаа. Тэгээ 18 настайдаа 26 настай Эн Хатуэйг жирэмсэн болгосон учраас яаран гэрэлсэн. Хоёулын талаар бас ярьж ирсэн шүү дээ. Өөрөөс нөгөө олон насаар ихчгээд тэгээд энэ гэрэлтээс 3 хүүхэдтэй Хамнет Жюдит хоёр нэхэр юм бэлээ. Тэгээд 1585 онд энэ хоёр ихрэн төрж байгаа. Тэгсэн яг хизээнээс шүлэг нарыг бичиж эхэлсэн нь ерөөсөй тодорхойгүй гэдэг гинэ. Ер нь нөгөө ихрүүд төрсний дараагаас эхлээд хэсэг хугацааны намтар нь ерөөсөй олддгүй юм байна. Хэсэг хугацаанд ингээ байхгүй. Тэгээд энийг нь бүр яг албаасаар Lost Years гэж нэрлэлт юм байна. За. Тийм. Тэгээд дараа нь ингээ хэсэг хугацаанд байхгүй жаад 1000 гарч ирэнгүүтээ гинтл ингээд нөгөө шүлэг мүлэг жүжиг бичдэг болоод эхэлсэн. Гэхдээ яг ингээд судлаачид үзэхдээ за нэг 30 орчим наснасаа л бичиж эхэлсэн болов уу гэж таамагладаг юм билээ л те. 1590 онд Бөмбөрцөг театрыг байгууллаа. Тэгээд өөрөө тэндээ нөгөө жүжигчин хийдэг байсан шүү дээ. Найруулагчийн хийдэг жүжигчин зохиолчор нь ажилладаг байсан. Тэгсэн энэ үед нөгөө эмэгтэйчүүд тайзан дээр гарах хориотой байсан учраас өөрөө эмэгтэйчүүдийн дүрийг бас бүтээждэг юм байсан. За тэгээ яг энд ажиллаж байхдаа буюу те энэ үеэс 2 дугаар Ричард, Лир Ван, Отелло, Гамлет, Зөрүүд бүсгүйг номхотосон нь за мөн Ромео Жулиетэ, Юли Цезар гэх мэтчлэн маш олон алдартай бүтээлүүдээ яг энд төрөвсөн байдаг юм байна. Шекспир ч одоо нэг ингээд хүсээгүй их бүсгүйгээ ингээд жирэмслүүлсэн тэрнээс л хүүхдээ болоод нэг мэдхэд том ачаа санхүүгийн ачаа өөрт нь ингээд хүрээд ирж байгаа. За энэнийг хийхин тулд ууг нь бол язгууртан гаралтай гэх юм уу? Нэлийн өндөр баян чирээлэг айлын хүн байдаг гэсэн. Тэгээд одоо мөнгө олохын тулд тухайн үед байж болох хамгийн дорд ажил. Ер нь бол жүжигчин гэдэг бол хамгийн л ингээд нэр хүнд муутай хамгийн дорд ажил тооцогддог байсан юм билээ тухайд. Тэгээ энийг сонгоод мөнгө олох гэж хийдэг байсан. Жүжигчнэр ороод тэгээ ер нь бол зохиолчор бичнэ гэж ерөөсө боддож байгаагүй зүгээр л театрт ажиллаж байгаа л зохиол бичээд нэг удаа зохиол бичсэн чинь харин гайгүй юм шиг санаа айж хүмүүс Шекспирийн зохиолуудад нь илүү дуртай байхыг ажиглал нэмэгдээд гисэн. Юу яасан юм бэлээ? Эхний хоёр эхлээд хоёр найрлал бичсэн юм бэлээ. Тэгээ тэр хоёр нь болохоор хүмүүст ерөөхдөө таалагдсан. Тэнгүүтээ араас нэг жүжиг бичсэн чи тэр нь бол зүгээр ингээд яг юуны хогис оруу шидэх хэмжээний юм муха онцгой зүйл болсон гэж үздэг юм бэлээ. За ингээд Шекспир 1916 онд оны 4-р сарын 23-нд 52 наснда таал төгссөн. Яг нэг өдөр одоо төрс өдрөө нас орсон гэсэн үг. Яг 52 насныхаа энэ өдөр гэсэн үг. Тэгэхээр эндээс төрс өдөр болон нас орсон өдөр нэг жил гэдэг ийм яриа гарт юм билэ. Тэгээд сүүлийн гэрээслээ сар хүрэхгүй хугацааны өмнө ингээд бичсэн байдаг. Гэхдээ яг энэ гэрээслээ бичих байхдаа биеийн байдлаа бол уг нь эрүүл байсан гэж бичсэн байдаг мөртлөнгөөсөө ямар нэгэн байдлаар таал төгссөн. Тэгээ энэ шалтгаан тодорхой биш. За тэгсэн сониноос нөгөө Шекспир ч өөрийн булшин дээр хараал бичиж үлдээсэн байд бэ штэ. За орчуулах юм бол ингэж байна. Сайн нөхөр минь Есүсийн нэрээр чамд захиа. Энд бушлагдсан хүний шарлыг буух. Энэ чулууг орхисон нэгнийг бурхан адислаг. Харин яс хөдлөсөн хэнийг ч би хараа гэж ингэж бичсэн байдгийг байна. Хараал гэхээр би одоо дүү гэсэн юм байна. Яг энэ тухайд Европт булшнуудыг ухаж тонох энэ шарлыг нүүлэх явдал маш их байсан юм билээ. Тэгээд өөрийнхөө шарлыг тайван байлгахыг хүссэндээ ингэсэн гинэ. Тэгээд энэ ч угаасаа үнэхээр тусгасан юм шиг үлээ. Хинж хизээж шарлаар нь оролдож байгаагүй гэсэн. За ингээд Шекспир 52 наслахтаа 37 жүжиг, 154 сонет, за 2 найруулал бичсэн байт юм бэлээ. Тодруулах юм бол 750 мянга гаруй үг бичсэн гэдэг юм байна. За мөн Шекспирийн бүтээлүүдэд 29 мянга орчим өрмөц үг ашиглагддаг гинэ. За тэгээд энэ өрмөц үг нь бол нөгөө түрүүний ярьсан англи хэлэнд маш том гавья байгуулсан гэдэг ийм юу байгаа. Онцлог байгаа. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл 1984 оны 4 сарын 23-нд Америк нэгдсэн улсын эрдэмтэд юу зарласан бэхээр хүний дархлал олдмолын хомсдол вирусыг оллоо гэж зарласан. За ер нь дох бол одоо анхандаа бол ер нь бол юу хаанаас гаралтай нь мэдэгдэхгүй. Одоо бид нар Африкаас гаралтай л гэж бодож байгаа болохоос ш хамгийн анхны тохиолдол 1981 онд CDC гэдэг одоо нэг халдварт
одоо Америк нэгдсэн улсын халдварыг хариуцсан тийм агентлаг байдаг. Эндээс 5 эрэгтэй залуу. За бүгдээрээ ижил хүүстэй юм байна. Энэ залуучууд нэм нууцлаг өвчнөр өвдөд байна. За энэ дотроо нэлийн тийм одоо уушигны хатгалгаа төрлийн юм өвчнөр өвдөд байна. Энэ хатгалгаад тусах магадлал нэмэгдчихдэг. Өөрөөр хэлбэл дархлаа нь муудаад ингээд өвдөд байна гэдэг ийм яриа гарсан. За ингээд үүний дараа 41 одоо ижил хүүстэй залуучууд нэг нь нууцлаг одоо тахал газар аваад байна. Ялангуяа энэ юунуудын дунд ижил хүүснүүдийн дунд байгаад байна гэд эхэндээ бол одоо энэ дархлал олдмолын хомсдлын вирус одоо энэ өвчнийг дандаа ижил хүүснүүдийн өвчин гэж нэрлэж байсан. За ер нь бол гей одоо тахал буюу одоо ижил хүүсний тахал гэж нэрлэдэг байсан. Ийм хүмүүс илүү их халдварлаад байдаг гэсэн болохоор ийм байгаа. Юунаас болоод байгааг нь мэдэхгүй. Тэгээд энэ аимшиг тахал учраас хүмүүс ерөөсөө ингэж цайгаа барьдаг байсан. Ерөөс ийм хүнтэй гар барихаас холддог байсан. За гей буюу ижил хүүстэй хүмүүсийг одоо ялгуурлан гадуурхаж энэ та нарын бурхнаас ихсэн та нарын шийтгэл гих мэтэр ингэж ярьдаг гэсэн. Цаана нь одоо яг юу болоод байгаа, ямар вирус ажиллаад байгаа, ямар төрлийн вирус юм бэ гэдэг огт мэдэхгүй байсан. За ингээд олон улсын баг хамт олон эрдэмтэд энэ вирусыг олж илрүүлэхээр уралдаж эхэлсэн. Ууг нь бол Францын баг төрүүлж исэн гэж ярьдаг юм байна. Тэгээд Америк нэгдсэн улс зүгээр юу яхахын тулд урдтгал гарахын тулд peer review гэж ярьдаг шүү дээ. Эрдэм шинжилгээний нийтлэл гаргахдаа ойр хавийн энгийн одоо яг ижил төвчний хүмүүсээрээ шүүмжлүүлдэг. За энэ шүүмжлүүлсэн эрдэм шинжилгээний нийтлэлийг хүлээн зөвшөөрдөг. Шүүмжлүүлээгүй бол энэ ингээд бүүн асуудал байдаг. За энэ одоо шүүмжлүүл peer review хийлгээгүй байхдаа нийтлсэн байдаг. Өөрөөр хэл энэ юу харж байгаа гэхээр ялах гэж урдан гарах гэж ярьж исэн гэдгийг ингээд харж байгаа. За ямар ч үсэн тэгэд энэ их яриад байгаа тахал одоо ижил хүүсний тахал гэж яриад байгаа энэ өвчний цаана нэг ийм төрлийн вирус байгаа юм байна гэдгийг энэ өдөр олж мэдчихсэн. За энэ мэдээжийг олж илрүүлсэн энэ одоо өвчнийг ойлгох, өвчний эсрэг арга хэмжээ авах олон эрдэм шинжилгээний дараа дараагийн ажлуудын суурь болсон гэж хэлж болно. Одоо бол вакцинтай болсон юм л шүү дээ, тий? За би сүйд одоо ингэж яг судалснаар бол ийм байна. Арт гэдэг нэг тийм өвчл одоо эмчилгээний арга байгаа юм байна. Арт гэдэг. За энэ арт гэдэг арга нь бол одоо дундаж наслалт нь бараг л энгийн хүнд ойрхон шахуу тийм бусдад халдах магадлалыг нь дарангуйлдаг. Одоо вирусын өвдлөлийн дарангуйлыг багасгадаг. За энэ шинж тэмдгүүдийг багасгадаг. За тэгээд хүний эрүүл харьцангуй эрүүл байх боломжоор хангаж явдаг ийм одоо эмчилгээний аргууд бий болгосон гэж үзэж байгаа юм байна. За энэ одоо бий болгосон аргыг бол нийтдээ одоо 75% дэлхийд даяар хүн болгон хүртээмжтэй байгаа гэсэн юм. Яг одоогийн байдлаар 2024 оны байдлаар 39 хүний дархлал олдмолын хомсдлын вирусаар өвдсөн байгаа. Жил болгон 1.3 сая хүн шинээр өвдөж байгаа. За тэгээд энэ одоо дохтой холбоотой нас оролтол 630 мянган жил болгон ингэж нас орж байгаа гэсэн юм. Одоо цагтал бас мэдээж хэрэг харьцангуй юм одоо яасан гайгүй гэх юм уу одоо шинж тэмдгүүдийн дарангуйлж чаддаг болсон боловч одоогор яг баттай вакцин бол байхгүй байгаа гэсэн байна. Тий, яг судлаад явж байгаа. Тэг үр дүн нэлээд өндөр буюу 96% байсан гэд би нэг юугаар нөгөө талаар ярьж байсан санагдаад байна. Вакцин муу юм уу те? Тэгээ вакцин гаргаж авахар бэлдэж байгаа. Тэгээ тэр нь аль биесаар баталгааж агуулж гэсэндээ судалгааныхаа туршилтынхаа төвшөнд 96% өндөр магадaltaй байгаа гэсэн. Тэр нь ихтэй нөгөө яг олон нийтэд бол хүртэл болж ихлэх байгаа юм байна. Тэгээ судалгааныхаа төвшөнд явж байгаа. За. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж бий ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллана. За, Жигүүр Гранд групп бол 36 дахь жилдээ ажиллаж байгаа олон төслүүдийг, гайхамшигтай төслүүдийг хэрэгжүүлж исэн юм туршлагатай байгууллага New Life Garden төсөл нь 2 дугаар ээлжинд оруулж байгаа цөөхөн байр үлдсэн байна. За тэгэхээр энэ төслийн байршил хаануудын гэхээр Баянзүрх дүүргийн Нохото хөшөөний уртаалт гэж хэлж болно. Чулуун овооны урд шинэ суурьшлийн бүсийн төлөвлөлтөнд өнгө төрөхөд шинжилэлт хийж байгаа. Жишээ тогтоож байгаа ийм төсөл юм билээ. Бараг 3000 айлын газар чөлөөсөн гэлөө дээ. За ингээд 2 болон 3 дугаар ээлжийн 56-аас 81 м2-д 2-3 өрөөнүүдэд захиалга авч байгаа юм билээ. Тэгээд нэг амар гоё боломж байгаа нь юм билээ. Гадаадд амьдарч байгаа монголчуудад зориулаад нэг гоё нөхцөлийг хэлж ийн л да. 36 сарын хугацаатайгаар жилийн 8% хүүтэй компани лизингээр орон сууцаа захиалах боломжийг олгож байгаа гэсэн. За тэгэхээр манай нэвтрүүлгийг сонсож байгаа гадаад байгаа монголчууд байвал New Life Garden гэдэг
cgmen гэсэн вебсайтаар ороод төслийн дэлгэрэнгүй мэдээллийг авах бас боломжтой. За энд нь 360 хувилбараар буюу дотроос нь бүх дотоод тогтчлт зохион байгуулалтыг нь харах боломжтой ийм одоо боломжтой сайт байна. Өөрөөр хэлбэл нэвтэрч ороод та хаана юу байгааг ингээд яг өөрөө дотор нь явж байгаа юм шиг мэдчихэж болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ төслийн хувьд бол өрөөний зохион байгуулалттай Европ өрөөний зөв зохион байгуулалттай Европ стандартын барилгын материал ашигласан бүрэн цутгамал тэгээ цонх нь бол нэлээд том цэлгэр гэсэн. Тэгээ харагдах орчин сайтай. Угаасаа харагдах орчин гэхээр урагшаага бараг энэ төслийг хааж юу баригдах боломж байхгүй мөлий. Барилга баригдах боломж байхгүй мөлий. Тэгэхээр цэцэрлэг төрөлөн богдуул гэдэг гоё харавц сайтай гэсэн үг. За Улаанбаатар хотын шин суурьшлийн бүсэд байршилтай төслийн хүрээнд улсын сургууль цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн байгаа юм билээ. Тэгээ дээрэс нь мэдээж нийт хэрэгцээний ногоон байгууламжийг шийдээд өгсөн. Үндэсний цэцэрлэг төрөлөнтэй ерөөхдөө нэг тийм 3 орчим километр байгаа. Тэгэхээр урагшаага гэрийнхаа тишээ гой харуулцтай газар руу ойрхон сэлгэлж болно. Эсвэл үндэсний цэцэрлэг төрөлн рүүгээ алхачиж болно, тийм ээ. Найдвартай хэрэглэгчдийн сайшаалд нийцэн тухайн бүсийн хамгийн эрэлттэй байгаа ийм төсөл байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 7777 8784 гэдэг дугаараас аван та борлуулалтын албатай шууд холбогдох бол 7777 8784. За түрүү мэдэж ирэх хэлсэн New Life Garden cgmen гэдэг вебсайтаар ороод маш дэлгэрэнгүй бүх мэдээлэл нь байна. Би сайн харлаа. Үнэхээр гоё зохион байгуулалттай гоё төсөл байна. Facebook пэйж байгаа New Life Project 2022 гэсэн Facebook пэйж байвал та бүхэн лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй New төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл. Дараагийн мэдээлэл рүү бүгдээ орцгоё. Одоо ямар мэдээлэл ярих гэж байгаа вэ? За надад нэг ийм мэдээлэл байна. 1988 онд ийм хүн өөр нисдэг болсон гэсэн ийм одоо хүн нисдэг онгоц гэх юм уу? Хүнээр нисдэг онгоц мотор байхгүй. Зөвхөн хүн ингээд жигээд явдаг. Ийм онгоцоор нэгэн сонирхолтой рекорд эвдчихсэн байна. За юу Врайтийн ахын дүүс бол ингээд нэг том моторыг тавиал нисгэж үзгэж бөө юм болж исэн бол энэ хэдхэн жилийн дараа ерөөсөө хүн өөрөө бас ингээд дан жигээд нисч болдог юм нисдэг хөрөмж бэж болт юм байна. Тэр тэгээд байтугай 116 км нисч болт юм байна гэдэг. Энэ гайхамшигтай амжилтыг энэ өдөр миний бодчихснаас уртан штэ. Би ч одоо нэг 20 хэдэн километр юм болоо гэж бодсон чи бүр 100 гараа явсан юм уу? 100 гаруй. За энэ одоо амжилт бас их сонин. 3 4 сонирхолтой нөхцөл байдал зэрэг бүрэлдсэн гэж хэлж болно. Гэтэ би энэс өмнө эхлээд бүгд нэг юм түүх эргэд сүхий гэж бодлоо. За Икарын домог гэж бүгдээрээ ярьжсэн санаж байна. За энийг нь эхлээд ярил л да. Икарын домог гэд санаж байна уу? Санахгүй байна. Гэтэ Икар гэдгээ санаж ин гэхгүй. Икар гараг гэж яг 1968 онд Икар гараг дэлхийг мөргөнд суурал хүмүүстэй юм даа. Баг. Тий. Нөгөө талаар ярьжсэн санаж байна. За Икарын домог гэдэг бол Икар бол Дейдал гэдэг энэ өвгний хүү. За Дейдал гэдэг бол энэ зохион бүтээгч юм өвгөн байсан. За тэгээд энэний түүх нь ингэж бол явдаг шүү дээ. Одоо сануул Критийн хаан Минус өөрийн өмнөх хаанаас хамаагүй ирэх мэдэлтэй байхыг хүсээд бусдад хүндлэгдэхийн тулд бурхтад ингээд залбирдаг гэсэн. Бурхан минь намааг ингээд хүндлүүлээч гэх. За тэгсэн чинь бурхтыг одоо өргөл барина гэж ярьдаг шүү дээ. Өргөл барихад нэгэн сайхан бух байвал би тэрийг Олимп ууланд өргөн барина гэдэг ингээд одоо залбирж исэн чинь Посейдон энэ одоо залбирлын сонсоод Минуст одоо цав цагаан гайхамшигтай бух өгсөн юм байна. За тэгээ яг цагаад болсон чинь бухан үнэхээр гоё харагдаад за энийг өгч яхаар өөр бухчихдаг. Олимп бооронд өөр бухыг өгчдөг. Тэгээ Олимп буул чинь бурхад юм чинь мэдлгүй яах вэ? Энэ бух ч нь шүү дээ те. Энэ Посейдоны бух биш байна даа гэдэг. Бурхтыг хийж болохгүй. Тэгээд Минус хааныг шийдэхээр шийдээд энэ бухт нь эхнэрийн дурлуулцдаг. За энэ одоо хатан бурханд дуурлаад бурхантай хэвцэлдээд хүүхд төрдөг. За аимшигт Минотавр гэдэг амьтан эндээс нь төрдөг. За ингээ Минотавр бол өөрийн хүү байгаад байдаг гэх юм уу те. Алж болдгоо яаж болдгоо гэсэн учраас энэ Минус хаан ямар арга бодсон бэхээр гарахад маш хэцүү юм төрдөг байшин ингээ тойруулаад барьчихъя гэд. За ийм гайхамшигтай төрдөг байшин маш ухаантай инженер хүн л барьж таалаа гэд таарна гэд Дейдал одоо инженерийг өрн залдаг. За Дейдал гэсэн чинь цагаад болсон чинь энэ Минус хаан их өөдгөө
Ингээд ерөнхийдөө барьчлаа ингээд төөрдөг байшингаас гарч чадахгүй Минотавр ингээд төөрөхгүй ингээд тэр дотроо төөрөөл ээждэг нэг одоо бухан толгойтой хүн бий болж байгаа штэ. За ингэсэн чинь цагаад талсан чинь минус хаан явуулдаггүй. За явуулахгүй тэгээд жоохон хоншуугаар байсан. тэгээд өргөжлүүлээд барай бүр том бор над чи яг гарчих юм бэл аюултай. Өшөө томыг барь гэдэг ингээд ерөөсөө байлгадаггүй гинэ. Нөгөө Дейдал хүүг Икар хүүтэн Дейдал өвгнийг Икар хүүтэн гаргахгүй гэсэн. За ингээд Дейдал юу барьдаг шүү дээ. Нисдэг юм онгоц барьдаг. Нисдэг онгоц бариад далавч хүүтэй хийж өгдөг. Далавчаар одоо Икар нарлуу ойрхон байж болохгүй, доошо хід байж болохгүй гэж загсан чинь нөгөө хүү чинь дарлуу хід ойрхон одоо ниснээс болоод лааны тос нь хайлаад тэг ингээд Икар унж хөтгэ гэсэн юм түүх байдаг. За домогт түүхэнд одоо ингээд хүмүүс унж өгсөн байна. Гэтэл яг энэ одоо түүхэн дээр түшиглээд Грекийн яг Крит арлаас энэ чинь Минотсын байсан арлаг Крит гэдэг Крит арлаас Санторини хүртэл энэ Дейдал гэдэг нэртэй нисдэг онгоцоор ниссэн юм амжилт үзүүлсэн байна. Тэгээд 100 хэдэн километр яваад тэгээд газардахтаа яасан бэ? Яагаад ч гоо. За одоо яг энэ харуулж манай найруулагч энэ харуулж байгаа ийм одоо онгоц байгаа. Харагдаж байна уу? Харагдаж байна. За дотор нь ингээд хүм суудсан байгаа зү. Тийм ээ. За би түрүү хэлсэн энэ одоо онгоцны загварыг MIT Дейдал гэж нэрлэдэг. Энэ ямар минимал онгоц үү тий? MIT Дейдал гэдэг ийм нэртэй онгоц байгаа. Дейдал гэдэг нь одоо өвөгийн нэрээр, өвгний нэрээр нэрлсэн онгоц. Дейдал 88 гэдэг энэ загвар нь 31 кг. 31 кг. За тэгэхээр орчин цагийн энэ маш олон зүйлийг одоо давхардсан гэдэг байгаа шүү дээ. За нэгдүгээр технологийн гайхамшгуудыг агуулж чадсан ийм онгоц гэж хэлж болно. Энэ үед файбер одоо карбон файбер гэдэг бүтээгдэхүүн гарсан байсан. Маш одоо дээр үед хизээч байгаагүй тийм хөнгөн мөртлөө хатуу чанартай бүх бит ийм одоо материалыг гаргаад авсан байсан. Иймэр одоо далавчийг нь 31 м 34 м урт далавч мөртлөө хүнд нь энэ онгоцны хүнд нь ердөө 31 кг. За энэ дотор ийм учраас магадгүй хол зам тоосон байна тий. Тийм. За нэг талаас. За энэ бол одоо технологийн шинжилгээ ухааны гайхамшиг. MIT буюу Массачусетсын технологийн их сургуулийн нийлж бүтээсэн инженеруудын гайхамшигт бүтээл. За хоёрдугаарт энийг хэрэг жийж явж хагаад жоохон л одоо ядраал цацал ёо хөл өвдчлөө гэх юм бол тэгээд бай. Тэгээд дуусаа. Одоо үхэх нэ ш. Одоо нөө яг Икарын ярддаг шиг үхэх нэ. Тийм учраас бас маш аюултай. Тэгэхээр ер нь маш бэлтгэл сайтай тийм тамирчин байх хэрэгтэй. За энэ нь бол олимп өрсөлдөж байсан одоо Грекийн тамирчин энэ одоо онгоцоор ниссэн байгаа юм. За энэ Канелопулос гэдэг ийм нэртэй Грекийн олимпийн одоо дугуйн тамирчин инх жийсэн 4 цагийн турш 3 цаг 54 минут буюу бараг 4 цагийн турш ингээд тасралтгүй жийсэн. За ингээд жийсээр хагаад ямар ч моторгүй ямар ч хилүүд дутуумгүйгээр 115 км нисээд нөгөө домгийг хүн энийг хийж чадах юм байна. Икар тэр үед бол одоо төсөөлшгүй байлаа шүү дээ. Энэ инженерчлэр ингээд нисч чадахгүй гэтэл яг энэ домгийг одоо дөөрэж Дейдал гэдэг нэртэй ядаж хат. Энэ хүн Крит арлаас Санторини хүртэл ийм амжилт хийсэн. За тэгээд одоо хүртэл энэ хүний өөрөөр нисдэг онгоцоор 115 км ниссэн тохиолдол байхгүй. Энэ рекордыг эзэмшиж эвдэж чадаагүй байгаа. За энэ юуг хэлж байгаа гэхээр 3 гайхамшигтай юм нөхцөл зэрэг бүрэлдэсэнтэй холбоотой. Ийм зоригтой, ийм чадварлаг тамирчин нэгдүгээрт нэг баг болоод за ийм одоо MIT буюу Массачусетсын технологийн их сургуулийн инженерүүд ийм гайхамшигтай бүтээлийг бүрдүүлээд за ингээд энэ ийм амжилтыг дахин эвдэх ийм боломж баг одоо хүртэл гараагүй байгаа. Ийм олон гайхамшигтай зүйл нэг дор цугласантай холбоотой гэсэн байна. За дээрээс нь эднес чинь нэгдүгürt ийм гайхамшигтай ийм рекорд тогтоож байгаа мөртлөө хамгийн сонирхолтой нь түүхт одоо домогтой бас холбоод байгаа нь гоё санагдсан. Нэрээ хүртэл Икар гэж одоо Дейдал гэж нэрлсэн байна тийм. Боломжгүй байсан зүйлийг боломжтой болгож гинэ гэдэг бол яалтчгүй яг ийм зүйл бүтээсэн хүний хувьд бол бахархах зүйл мөн шүү дээ. Гоё юм аа. 1988 он гэсэн үү? 1988 оны 4 сарын 23-нд энэ амжилтыг хийжээ. За тэгээд нисхийн тулд энэ чинь ингэсэн нэг тийм одоо хол одоо уснаас хол нисч чадахгүй. За их ойрхон 20-30 м-ийн зайтай ингээд уснаас нисэж исэн юм байлээ. За тэгээд ерөөсө тасралтгүй л жих гол асуудал байгаад байсан. Тэгээд ер нь нэлээд цуцсан л ах л та. Амар ядарсан биз.
Угаасаа тэр ч ойлгомжтой л да. Гэтэ мэрэгжлийн хүн байсан учраас л ийм хол явсан юм байна. Би түрүү нисгэгч нь өөрөө унаад 100 гаруй километр явсан юм болов уу? Зохион бүтээсэн өнөөрөө гэж бодож модод. Тийм хайр байдгүй юм байна. Энэ доор нь тэгээд нэг хүн дагалдаж явж байгаа юм шиг шүү Тий, дээ. аюулгүй байдлыг хангаад доор нь бас одоо юуны турш одоо нислэгийн турш доор нь бол явж исэн. Гэтэл унлаа гэхэд бас маш их эрсдэлтэй нөхцөл байгаад байсан байгаа. За сонирхолтой юм байна. За энэ хүрээд манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ бүрэн оноо бүтэн түүхээрээ бүрэн скор систем хамтран ажиллаа. За мөн 36 жилийн туршлагатай Жигүүр Грандын New Life Garden төсөл хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа.